Би юу ч удаг үсрэл орсон л та. Тэгэл хөл дор нэг мэдрэгдэл үгсэн амтны шиг байгаа юм болов гэл харсан чи арай өөр юм байсан л та. Тэр нөгөө худаг бууцаар нэлээд дарцсан байсан л та. Тэгээд ойр авд нь бол өстой юу ч байгаагүй. Юм бол байгаагүй. Ойр авд гол ус модтой болохоор ойр амар нэг худагтай болчихъя гэж бодсон. Өөр юм бол байхгүй. Тэр худыг нөгөө сэнгөөгаа зааж өгсөн юм л да. Эднийг яг нөгөө 3 жилийн өмнө энэ хаварчанд байхдаа л тэр худыг ухаж гаргасан юм билээ. Их л муугаал үнэртэй дэс. Тэгэл хөл дор ингээл шарк гэл яс хугарч байгаа юм шиг шаржийнэ дэс. Мэдгүй тэгэл одоо ингэ бодохоор дотор ч түн хэрэг хүрээд байна. Нөгөө тэр юу бол бүр амар вэ бурхан минь. Сүнс зайлах төгс. Аимшигт. Бурхан тэгж тийм битүү үзэгдээс. Амар. Бурхан минь. За бахтэр. Манай гэрээс ирсэн. Та тэр өдөр чи ийш тийш яваад олигтой мэд чадаагүй байгаа билгөө. За баярлалаа. Баярлаа. Зүгээр. За хайн дээрээ дуудаж байна уу? Би ч бараг насаараа энд байж ах швтэ. Тэгвэл та нутгийнхаа хүмүүсийг маш сайн мэддэг байна. Мэднэ. Манай нутагч юу н харьцангуй 50 нутаг штэ. Тэгтээ яг уу хаагаас нэг хэрэгтүү гарах нь гарнаа. Тэгвэл танай эндээс үнэхээр сургаггүй алга болсон байхгүй юу? Байхгүй. 28-ын цагаар нэг зодон цохооны хэрэг гарна. Үе урт гартуудны хэрэг гарна. Бусдаар бол янз бүрийн болдгоо газар штэ. Бараг хүн амны хэрэг анх удаага шахуу гарч ийн удаа. Шилжиж хөдөлгөөн хэрэг үү? Саяны энэ хоёр өрчин сүүл шилжиж ирсэн гэвэ үстэй. Сүүлийн үед манай нутг руу харин хүмүүс их шилжиж ирж байгаа шүү. За тэгэхээр ингэнэ. Та манай хултантай нийлээд сумынхаа хүн амын бүтгэлийг дахиад ятгалж байгаа. Хин хаан хинтээ яг юу хийж амирдیں۔ Бүгдийг ятгална шүү. Ойлголоо. Манай нутаг чинь тэгээд 2000 өрхтэй шүү дээ. Тэгээд 20,000 ч байсан хийндэх бо. Аа. За тийм дээ. Махад Зүгээр би зүгээр.